Хай Солонгост жүжигчний мэргэжлэр сурахад үздэг ордог сонирхолтой хичээлүүдээс та бүхэнд өнөөдөр хуваалцъя. За тэгээд эхнийх нь болохоор тайзны засал чимээглэлийн хичээл. Энэ хичээл нь 1-р курсээс эхлээд ордог. Жүжигийн тайзыг эхнээс нь дуустал хийх явцыг энэ хичээлээр сурдаг. Шалнаас нь ахуулаад хан үрдэл бүх зүйлүүдийг нь сурагчид өөрсдийн гараараа будаж, хадаж, тогтоож, нурааж хийдэг ийм хичээл байгаа. Тэгээд мэргэжлийн хичээлээрээ жүжигчний ангийн оюутнууд улирал болгон жүжиг тавьдаг. Тийм болохоор тэр үедээ жүжигийнхаа тайзыг оюутнууд нь өөрсдөө хийгээд нураадаг. Тийм болохоор энэ хичээл 1-р курсээс эхлээд ордог байгаа. За дараагийнх нь болохоор мейкапын хичээл. Энгийн нэгэн мейкапын хичээл гэхээсээ илүү тайзны мейкапыг үздэг. Тэгээд хөгшин үний нүүр хувиргалт, өвдсөн үний нүүр хувиргалт гэх мэт бас дээрээс нь жижиг театр, дунд хэмжээний театр, том театраас хамаарат нүүр хувиргалт нь өөр идэг. Тийм болохоор оюутнууд өөрсдийн тавьж байгаа жүжигийнхээ нүүр хувиргалтыг хийж сурахын тулд энэ хичээлийг бас 1-р курсээс эхэлж үздэг. За тэгээд би болохоор өмнө нь 3-р курстэй хөгшин үний дүрээр жүжигт оролцож исэн. Тэгээд тэр үедээ хөгшин үний мейкапн дээр илүү тулгуурлаж, голчилж сураад тэгээд үлдсэн жүжигийнхаа хөгшин хүмүүсийн мейкапыг бүгдээрээ нь би хийж исэн тийм үе байсан. За тэгээ 3-т нь болохоор бас хамгийн сонирхолтой хичээл нь манай мэргэжлийн гол хичээл, бүрэн хэмжээний бүтэн жүжиг тавьдаг тийм хичээл байдаг. Энэ нь болохоор яг их сургуулийн энгийн нэгэн хичээл юм шиг боловч яг бодит тоглолтыг хийдэг, ерөн төсөл шиг явагддаг ийм хичээл байдаг. Тэгээд оюутнууд багштайгаа хамтраад нэг бүтээлийг сонгоод жүжиг тавих бүх процессыг өөрсдөө хийдэг. Энэ нь бол яг жүжигчнэр сурч байгаа хүүхдүүдийн хувьд хизээж мартагдашгүй тийм дурсамжийг үлдээдэг хичээл. Тэгээд би 3-р курстэй Антон Чеховын Эгчдүү 3 гэдэг жүжигэнд хөгшин үний дүрийг авч исэн. Тэгээд тухайн үедээ бол бүр хизээж бүтггүй чадахгүй юм шиг санагдчихсэн ч гэсэн ард нь гараад харахад одоо эргээд амьдралд маань дахиж хизээж олдохгүй маш гоё дурсамжтай, сургамжтай тийм үе болоод өнгөрч исэн.